Өнгөрсөн бичлэг дээр яг зогссон нэг ойлголт байгаа. Тэр нь болохоор хүний биед одоо энерги автоматар хуримтлагдаад тэр нь чакраны системээр дамжаад одоо нэг фреквенсигээс өөр фреквенси өндөр фреквенси рүү хувирч өөрчлөгддөг гэдэг нэг концепт ойлголт. Тэр нь болохоор ерөнхийдөө хүний махан биеийн хувьд бол ер нь хүний биеийн хувьд болохоор автоматар болж идэг процесс. Тэгээд энэ болохоор одоо зарим хүний хувьд нэг амьдралын турш биш, бүр хэд хэдэн амьдралын турш одоо нэг явагддаг процесс болчихж байгаа. Өөрөөр хэлбэл одоо яг астрал биед хангалттай хэмжээний астрал энерги хуримтлагдтал одоо энэ процесс төрөл тутамд ингээл махан биеийн хувьд ингээл нэг идж байгаа, ууж байгаа бүдсүүдийг ингэж нэг процесс хийгээд ялгарч байгаа энерги дээрээс нэг агаар салхи газрын хөрснөөс нарнаас авч байгаа энерги энтертэй нийлээд тэгээд хуурсаар хагаад хүний биеийн одоо нэг үндэс хүртнээс ахуулаад дишээгээ бүр ашна чакра хүртэл ингэж нэг хуримтлаг одоо нэг хуурч трансформ хийж хуримтлагдсаар байгаад хуурсаар байгаад астрал бие дээр очиж нэг астрал энерги болж хуримтлагдаад тэгээд одоо нэг dream body буюу зүудний бие байдлаар ашиглагдчихсэн нөгөө нэг энергийн бие маань аяндаа тийм астрал энерги ихтэй болоод эхлэнгүүтээ одоо нэг conscious байдлаар буюу одоо ухамсартайгаар тухайн энергийн бие ашиглах боломжтой тийм цаг ирдэг гэсэн үг. Өөрөөр хэлбэл энэ цаг нь болохоор нэг амьдралын дотор болчихдоггүй, бүр хэд хэдэн амьдралын турш одоо нэг байглаараа явж байгаа, жамаараа явж байгаа үед болохоор нэлийн олон төрөл авч таардаг. Тэгэнгүүт энэ процессыг хурдасгах тийм зам гэж байгаад тэрийг болохоор ерөнхийдөө сүнсний хөгжил гээд ярьчвал баг болгох. Тэгээд одоо хүний одоо evolution гэдэг зүйл одоо хувьсэл одоо нэг хөгжил гэдэг зүйл одоо нэг левелээс нөгөө левел рүү ингэж гарч байгаа процесс гэж ойлгоно. Тэгэхээр яг хүний хувьд дараагийн левел нь яг юу вэ гэхээр мэдээж astral body болж таарч байгаа. Өөрөөр хэлбэл physical body одоо махан бие чинь өөрөө энэ физ төвшөнд ашиглагдаж байгаа. Тэгээд dream body хэлбэрээр unconscious байгаа дараагийн бие энергийн бие маань болохоор яг тийм ухамсартайгаар астрал ертөнцид ашиглагдах боломжгүй болчиход байгаа. Өөрөөр хэлбэл энерги нь хөрөлцөхгүй болохоор тэгэхээр бид нэг зөвхөн физик төвшөндөө ингээд одоо баригдчихна гэсэн үг. Өөрөөр хэлбэл дараагийн левелийн ертөнцид ашиглах энерги байхгүй, хөрөлцөхгүй. Тэгээд тухайн одоо нэг энергийн бие ухамсартайгаар биш зүгээр нэг ухамсаргүйгээр л одоо нэг зүудний бие байдлаар л ашиглаж байгаа. Тэгээд буцаал одоо reincarnation буюу нэг дахиад физикэл төрөл аваад үргэлжлээд энэ cycle болохоор бас ингээд давтагдаад явж байгаа гэсэн үг. Тэгэхээр дараагийн левел рүү гарах зүйл маань өөрөө бид нар нэг астрал энерги хөрвүүлэх. Тэгээд астрал ертөнцийн яг дараагийн дээдлийн ертөнц нь болохоор ерөнхийдөө хүмүүсийн ярьж байгаагаар бол үлийн үерийн ертөнц юм байна шүү. Үлийн casual
плейн гэж яриад байгаа. Тэгээд одоо нэг астрал ертөнцийн яг ижлэхэн одоо нэг физикал төвшнгөөс энерги хөндлөж байгаа астрал ертөнцийн гараад астрал ертөнцийн энерги хөндлөж хаад casual үеийн ертөнцид гарч ирээд бас яг ижлэхэн процесс энерги хөндлөгцөөд дараагийн ертөнцид ашиглах хангалттай энергитэй болж иж тэгээд casual ертөнцийн дээдлэл болохоор mental plane буюу нэг дахиад яг одоо бидний хувьд нэг mind гэдэг зүйлтэй холбоотой яг тийм ертөнц байгаа. Тэгээд mental ертөнцийн дээшээгээ болохоор soul plane гэж байна. Тэгэхээр энэ нөгөө нэг сүнсний хөгжил гэдэг процесс нь яг ийм дээшээгээ одоо нэг энергийн хувьд өксөх процесс нь ерөөхдөө яг аль ертөнцид дахиж дэвшиж гарч ирж байгаа энэ ертөнцид хэр conscious байж чадж байна, өөрөөр хэлбэл хэр их энерги хөндлөл ашиглах боломжтой байна гэдгээр ерөнхийдөө хэмжигдэж байгаа. Тэгээд миний нэг анзаарсан юм гэхээр ерөнхийд янз бүрийн тийм нэг сүнслэг хөгжилтэй холбоотой бясалгал, техник, тэгээд сургаал, урсгал гээд янз бүрийн зүйл ерөнхийдөө би өөрөө ч гэсэн бас янз бүрийн одоо нэг бясалгалаар явж исэн. Тэгээд янз бүрийн техникүүд хүртэл ингээд суулж. Тэнгүүд зарим нь болохоор яг ийм нэг дээшээ өксөх юм сүнсний хөгжлөөс одоо нэг дэлийгээд очиж байгаа. Тэгээд бид нэр өөрсдөө яг тийм нэг ямар нэг зүйлд цаг зав энерги зарцуулаад суралцах гэж байгаа одоо тухайд нэг бясалгын техникийг хүртэл ингээд зөв буруу юу гэж шүүхтэй яг энэ нөгөө нэг сүнсний одоо нэг дээшээ өксөх одоо процесст тусалж байгаа юу үгүй юу гэдгийг ерөнхийдөө нэг гол шалгуур болгож харах хэрэгтэй юм шиг. Тэгэхгүй болохоор жишээ нь янз бүрийн нөгөө нэг одоо сэтгэлийн төвшөнд толгой одоо нэг логиктэй юм шиг сонсогддог хэрнээ яг энергийн төвшөнд ингэж нөгөө нэг дэвшүүлэхгүй зөвхөн нөгөө нэг зөвхөн одоо ийм зүйл ийм ингээд яг нэг физик ертөнцид ашиглагдах одоо нэг логиктой юм шиг сонсогддог зүйлс ерөнхийдөө бидний цаг хугацааг бас нэлээ аваад тэгээд нэг хэсэгтээ ингээд нэг тэр цэг дээр ингээд гацаах одоо нэг өксөж байгаа эсвэл бол гацж байгаа гэдэг нь ялгах чадахгүй байна гэдэг шүүрээ бас бидний яг нэг ялгах одоо нэг discernment гэж ярьдаг англиар ялгаж ийж яг бид нэр өөрсдөө яг зөв зүйлээ сонгоод яг тийм сүнсний хөгжлийн дээш өсөж байгаа замаар замнах хэрэгтэй болж. Тэгэхгүй болохоор ерөнхийдөө одоо энэ ертөнцид биднэрт байгаа цаг хугацаа энерги гэдэг хүртэл өөрөө ингээд тоотой, настай, хэмжээтэй зүйл байгаа. Тэгэхээр бид нэр өөрсдөө энийг яг зөв зүйлд зарцуулаад тэрнийхээ үр ашгийг нэг сүнслэг хөгжил гэдэг дээр яг жинхнээр нь боддоор мэдэрч байгаа үед бол болох юм. Тэгээд энэний нэг одоо нэг мэдрэгдэж байгаа гэдгийг нь өөрсдөө одоо жишээ нь хэр ингээд нэг астрал ертөнцид conscious бич чадчихээн. Тэр астрал ертөнцид хэр ингээд чадамж сууж ийн гэдгээр ихэд харж болох юм. Тэгээд дээрээс нэг ухамсарын нэг тийм юмсыг холбож ойлгох зүй тогтол тэр тухайн байгаа ертөнцийн байгалийн одоо чам мэдрийг ингэж хэр ойлгож хэлж ийн гэдгээс бүх юм хамаарна шүү. Өөрөөр хэлбэл энергийн зүй тогтол